Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал тус үйл явдлыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа зогсож болцсохгүй байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын санхүүгийн жилийн 9-р сарын 30-ны өдрөөр дуусгар болдог. За үүнээс өмнө Конгресс төсвөө баталж чадахгүй бол тус улсын засгийн газар зогсох магадaltaй байна. За үүнээс болоод тодорхой тооны албан тушаалтнуудыг ажлаас нь хаалж цомгтгож магадгүй гэсэн мэдээллийг цагаан ордноос өгсөн байна. За цагаан ордны өгсөн мемо буюу олон нийтэд хандсан мэдээлэл дурдахтаа тэрхүү цомгтголыг хийх боломжтой гэдгийг олон нийтэд хүргэж байгаа юм. Олон нийтэд хүрсэн санамж жижиг дурдсанаар төсвийн удирдлагын албан нь Конгресс 9-р сарын 30-нд багтаан төсвийн эцсийн хугацаанд батлахгүй тохиолдолд санхүүжилтэлд нь хүчингү болох хөтөлбөрүүдэд ажилладаг хүмүүсийн албан тушаалаас нь цомгтох ийм төслийг боловсруулж байгаа гэдгийг холбооны агентлагууд мөн тушаалын талаар өгсөн байгаа тухай бичсэн байна. Мягмар гарагт Трамп төсвийн хэлэлцээтэй холбоотойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг авахыг эрмэлзэж байгаа ардсан намын гишүүдтэй уулзсан байна. Гэвч уулзалт бол амжилтгүй болсон гэсэн мэдээллүүдийг өгсөн. За үүний дараагаас Конгресст ардсан намын гишүүд үйл ажиллагаагаа зогсоож дээр дурдсан алхмуудыг хийх шаардлагагүй гэж үзэж байгааг санамж жижигт дурдсан байна. За санхүүжилтийн өөр их өсвөргүй болсон. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тэргүүлэх чиглэлдээ нийцэхгүй байгаа холбооны хөтөлбөр төсөл арга хэмжээнд ажилладаг хүмүүсийг тусгайлан ажлаас нь халах тухай төсвийн албаны мэдээлэлд дурдсан байна. Холбооны засгийн газрын олон агентлаг Конгрессээс баталсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Жил бүр эдгээр агентлагууд төсөв авах хүсэлтэд Конгресст гаргадаг бөгөөд Конгресс үүнийг нь батлах ёстой байдгийн байна. За ерөнхийлөгчийн хувьд бол гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг утгаараа санхүүгийн жилийн төсвийн хуульд гарын үсэг зурах ёстой байдаг. За санхүүгийн жил бол 10 дугаар сарын 1-ний өдөр бол эхлэх учраас үүнээс өмнө тохиролцоонд хүрээгүй тохиолдолд төсвийн хаалт хийгдэж болзошгүй байгаа. За энэ зүйл нь бол засгийн газрын үүрэг функцүүдийг тодорхой хэмжээнд хязгаарлах аюултайг олон нийтэд анхааруулж байгаа. За өнгөрсөн 7 хоног төлөөлөгчдийн танхимын бүгд найрамчууд болон ардсан намын нэг гишүүн хамтаар засгийн газрыг 11-р сарын 20 хүртэл санхүүжүүлэх богино хугацааны арга хэмжээг баталсан. За үүний дараагаас эхлээд Сенатын ардсан намын гишүүд уг хуулийн төсөлтэй холбогдуулан мөн бойкот тавьсан асуудал үүсэж байгаа. За түүний зэрэгцээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд томоохон төслийн хөтөлбөрүүдийг бол батлуулахаар оролдож байгаа. За түүний баг нэрийн хуудас гэж нэрлэж болох нэгэн хуулийн төсөл нь нэг том сайхан хуулийн төсөл гэж нэрлэгдэж олон нийтээс ихээхэн шүүмжлэл болон зарим талаараа зарим бизнесийн салбаруудаас бас цаашаал магтаалыг хүртэж байгаа ийм хуулийн төсөл байгаа. За үүнтэй холбогдуулан хуулийн төсөл олон сая хөгжлийн бэрхшээлтэй болон бага орлоготой Америкчуудад олгож байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөтөлбөрийг огцон бууруулахаар заасан явдал нь ардсан намын төлөөлөгчдийн танхимд болон Конгресст ажиллаж байгаа гишүүдийн дургуутслыг хүргэж байгаа. За тийм учраас бол төсвийн яриа хэлэлцээнд бүгд найрамдах намынхантай санал нэгдэж оролцох боломжгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл ардсан намын байгаа шаардлагыг биелүүлсэн тохиолдолд хамтран төсвийг батлах боломжтой гэж тэд үзэж байгаа юм. За Мягмар гарагт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ардсан намын бүлгийн удирдагч Чак Шумер, Хайман Жефферс нартай хэлцээх их уулзалтаа цуцж байгаагаа мэдгдсэн. Тэдний шаардлагыг бол ноцтой инээдтэй гэж мэдгдсэн. За мөн тэрээр хэлэхдээ Конгрессийн удирдагчтай хийх уулзалт үр дүнтэй байж чадахгүй гэж би үзэж байгаа учраас энэхүү уулзалтыг цуслах басан гэдгийг Трамп олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Лав гарагт ажлаас нь халж магадгүй, ажлаас нь цомгтгож магадгүй тухай санамж жижигний төслийг мэдээлсний дараа ардсан намынхан цагаан ордныг айлган сүрдүүлэх тактиктаа шилжсэн байна. За тэдний хувьд бол хэрвээ энэ хүмүүсийг халах ийм шаардлагатай тохиолдолд төсвийн батлах үйл ажиллагаанд нэгдэх боломжгүйгээ мөн илэрхийлж байгаа. За ардсан намын Сенатын цөөнхийн удирдагч Чак Шумер хэлэхдээ Дональд Трамп эхний өдрөөс эхлэн холбооны ажилчдыг засаглах биш харин тэднийг айлган сүрдүүлэх зорилгоор ажиллаж байгаа явдалд нь Америкийн нэгдсэн улсын ардсан намынхан тун дургуутсалтай байгаагаа мэдэгдэж байна. За ер нь бол дэлхийн улс орнуудын хувьд засгийн газрын үйл ажиллагаагаа амжилттай явуулахад төсвөө батлах үйл ажиллагаа чухал байдаг. За одоогийн байдлаар ихэнх орнууд төсвөө батлах үйл ажиллагаан дээр ажиллаж байна. За үүнтэй холбоотойгоор зарим улсын засгийн газарт бол тогтворгүй байдлуудыг үүссэн. За тухайлах юм бол Франц улс төсвөө баталж чадаагүйгээс болоод ерөнхий сайд нь огцорж байгаа. За мөн төсвийн асуудалтай холбоотойгоор олон нийт төсвийн төслийг эсэргүүцсэн чагсаал цуглаан улс орон даяар Францд зохион байгуулагдаж байх жишээтэй. За мөн Монгол улсад бас төсвийн асуудлыг хилцэх шаардлага үүсэж байгаа. За энэ намрын чуулганаар гол хилцэх асуудлын дотор төсөв батлах асуудал явагдаж байгаа. За үүнээс шалтгаалan улс орны цаашдын ирээдүйн засгийн газрын үйл ажиллагаа за мөн олон нийтэд хандсан тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой нийгмийн хөтөлбөрүүдийн санхүүжилт шалтгааллах учраас олон нийт үүнийг ихээхэн ажиглаж харж байгаамаа.